тогтоогоод нэг гоцоотой хөдөлгөөнийг нь олоод авчих юм бол тэгээд цаашаа хөдөлгөөн маань ингээд аяанд урсаад ороод ирдэг. Хийж байгаа хөдөлгөөнөө ч гэсэн барьж авах тийм боломжгүй болтлоо бас ингэж хөдөлгөөн араасаа ундрах тийм тохиолдол байдаг. Гой болохоор байна. Энэ үндэсний их баяр наадам монголчуудын баяр цэнгэл чинь өөрөө зөвхөн хүн баярлахгүй тэнгэр газар хүн гурвын ийм гурвуулангийнх нь маш их том баяр цэнгэл. Намайг Дашаачлын инх гэрэл гэдэг. Миний аав Хөвсгөл нутгийн Аршаант суманд төрж өссөн. Өөрөөр хэлбэл мэрэгэн гүн хошууны туслахын үр садаа гэж хэлж болно. Харин ижээ маань болохоор бас Хөвсгөл аймгийн ханх сум. Жинхэнэ Хөвсгөл далайн эрэг. Инх гэрлэгч маань бол гайхалтай бүжиг дэглээч, найруулагч хүн л дээ. Миний охин чи үнэхээр бүжгийн хүн болъё гэж бодож байгаа бол гутлаа битээч хэр. Тэгээ нуруугаа ихц. Тэгээд тараага ингээд жоохон дээгүүр. Тэг хөнгөн алах гэж ингэж хэлж ийсэн. Бүжийн тгийг Нанжид огшоос инх гэрэл бол өөртөө яг суулгаж авсан. Язгуурыг авсан. Ер нь бол Нанжид огшийн залгамж халаа гэж боддог. Хөдөлмөрч хүн л дээ би ер нь хараад хахад. Дээд боловсролтой бүжгийн мэрэгчлэн бэлтгэдэг соёл урлагийн сургуулийн бүжгийн урлагийн сургууль маань өнөөдөр ингээ бүтэн бие даасан юм сургууль болчихсон. Тэгээд энэ баг маань бол тэр ЮНЕСКОгийн тайзан дээр 2019 оны 19 сарын 12-нд байхаа яг энэ тоглож ингээд бол таарсан. Инх гэрэл шав маань өөрийнхөө хаяны болор эрдэнэтэй бас энэ урлагийн хүн хамтраад хүн театр гэж маш өвөрмөц театр байгуулсан. Энэ бол зөвхөн нэг Монгол гэрийн дүр төрстэйгээс гадна ерөөсөн урлагийн олон төрөл жанрыг энд толилуулж боддог, шинэ бүтээлүүдийг толилуулж боддог ийм маш сонирхолтой театрыг бүтээсэн. За хурбороотой өстой гоё өдөр байна да. Яг эхнэрийн маань хүсдэг тэр нэг өөрийн гэс нэг юм жижигхэн чамаг гоё тайцтай болох юмсан гэж. Амьсгаа ингээд дээр ирчээд ерөөсөө буучихгүй ингээд бүх юмыг харахаар гоё санагдаад орж ирээд энэ сайхан театрынхаа ингээд бүхэл юмыг баг ингээд идэх гээд ийм л мэдрэмжтэй байлаа. Эртний өв соёлыг эдүүгээ цагт хүн театр маш сайхан тоглолт үзлээ. Сэтгэл үнэхээр тоглож жаргаж үзлээ. Манай эвгэн аваатын гараагаа хийсэн. Аваа тулах үүндээ нээсэн газараар төмөн. Болдог бол ингээд миний гар ингээд эрзэн шиг ингээд сунж байгаад ингээд бүгдийг нь ингээд нэг гоё тэрмээр тийм их гоё мэдрэмж төрж исэн. Эвгэн маань элбэгхэн бүжгэлж дэглэгхэн найруулдаг аюустай ийм охин байгаа юм. Мөн танил хүн нэвтрүүлгийнхаа сайхан хамт олонд бас маш их баярлалаа. Хүний үрс барилдаж байгаа цагт, гүүний үрс уралдаж байгаа цагт Монгол ормын мөнхөд орших болно гэсэн ерөөлийг өргөн дэвшүүлж байна. Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье. Та бүхэн сайн наадаарай.